Уг Тэнгэрийн чуулган академийн санаачлагаар бүтэв. За сайн байна уу эрхэм хүндэт үзэгчдээ. Уг Тэнгэрийн зорилго дуулаач нэвтрүүлэг маань өнөөдөр дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт маань Чингис хааны дэлхийн академич, Монгол улсын сүм судалгааны доктор Дархад удмын зайран Валжиргаа манай нэвтрүүлэг өнөөдөр зочноор өргөдөө орж байна. За юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу? За Сэлэгэн цагаан усан эмгэн огт Валжир гэдэг хүн. Дархтан одоо зайран толтой юм байна. За Монголын одоо нийт ард түмэнд өдрийн амгалан айлтгая. Онгод цахиусмаар гэдэг маань одоо нэг ёсондоо бол одоо нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй одоо хий битээ зүйл шүү дээ. Тэгэхээр одоо хүн болгоны одоо шинж тэмдэг одоо цаанаасаа Хөг Тэнгэрийн одоо хөх буруу өгчүүдийн улаачуулах тавилантай хүмүүс одоо ямар хөө шинж тэмдэг ер нь мэдэгддэг бай. За миний хувьд бол яг би тэгэж ундаг тусдаг хүн байсан. Тэгээд ууд хадаар бүтэн жил одоо орон тавга хөвгт очихгүй. Хүмүүс үнэ зүс бараа харагддаг. Хүмүүс үл мод орж байдаг. Тэгэж дандаа тэнэж бүтэн жил болсон ба 19 настай. Тэгээд дараа нь одоо ламд очсон ээж нь ламд очоод ээжтэй ойлгох амьддаг юм байна. Тэгээд ламд очсон хараан талын амьд манай хараар явсан. Тэгсэн одоо сайн миний багшин найдмад утган гэж байсан юм л да. Харахтай амьд утган гэж байсан найдмад утган юм. Тэр удагт очсон 7 хоног настай наад өвчин 7 хоног тэр одоо тэнгэр ээж нь онгод тэнгэр авах болохгүй байна гэж. Тэгсэн. Тэгээд миний ээж нь 9 настай бөөхөн байгаад нас орсон. Тэгээд би 9 настай байсан тэр үед. Би нэг хожуу мэдсэн. Гэтэ хүүхэд байхад бол намайг одоо хүн тэнгэрийн хүн болох юм байна гэж тухайн үед бол тэрийг бол сайн ойлгодгүй байсан болохоор зүгээр гайхаад өнгөрчээсэн. Тэгээд одоо ерөөсөө өөрөө л миний тэр онгод тэнгэр маань зүудэнд ороод чи тийм бэлтгэхгүй бол болохгүй нь одоо чи одоо авах ёстой одоо авах гэл ингээд одоо ингээд өдөр шөнөгөө тэгэл ингээд заваагаад идэгсэн. Ерөөсөө чихэн дээр минь чилээл одоо ингээд сууж ах нүдэндээ унтахаар эсвэл орж ичэл тархин дээр минь замаас суучаал ингээд толгой дээр минь тоншоол ингээд уруугаараа ингээд тоншоол одоо авахгүй чи бүхсэн бэнэсээ доош мэдээгүй бол ингээд намайг итгэдэг. Энэ бөөгийн маань одоо энэ яг аль нутгаас гаралтай байдгийг болоо. Энэ одоо өвд эцэн үед Чингисхан удамтай бөөгөн удам Чингисхан удамаас гарсан гэдэг юм. Бидний хувьд бол яг одоо жинхэнэ Дархад үндэстэн бэр анх өвд эцээс одоо Дархад удамд Дархад нутагт бөө байсан гэж байгаа. Тэгээд бидний бол яг бид өвдөг үеийн зайран миний бүх буурал ээж наавн тэгээд өөрөм нээж бидний өвдөг үед насаараа болтоор удмаараа тийм бөөгөн удам тусаад. Тэрнээс би ганцхан давсан. Таавал одоо хэд үе би дөрөвдөг үеийн зайран ингэж явдیں۔ Ер нь хөвсгөлийн бөө маань одоо хэдэн үеэрээ одоо бөөлж идэг. Тэр одоо өвөөгийнх нь өвөө бөөсөн бол тэрний хүүхдэн бөө, тэрний хүүхдийн хүүхд, тэрний ачцэн бөө болох нэг хуйган дээр буудаг. Тийм болох тэр нэг хуйган дээр буудаг болох тэр хүч чадалтай бөөгийн эд шидээр их дүүрэн байдаг гэсэн. Тэр ер нь хэр өнөө тийм байж болно. Яг зөв үнэхээр одоо тэр хойд тал руугаа ялангуяа Дархад зон одоо тэр Оройнхай зон руу л ерөнхийдөө тэгж өмсгөл хоёрыг үе дамжиж очиж ирдэг. Тэгээд энэ одоо бөөнөрийнхөө өмсгөл хоёрыг хуул хадан залдаг ингээд одоо онголж босгодог байсан ерөнхийдөө. Тэгээд тэрний одоо тэр онголж босгосон өмсгөлийнх нь эзэн одоо ингээд бүрэн тодорсон цаа одоо тэр онгосон өмсгөлөө бол буцааж авдаг. Бөөгөн удам бол яг би одоо ингэж яваад насан үед болохоор миний өр хүүхдээс юм аа миний өр хүүхдийн хүүхдээс юм аа одоо удам барих ёстой. Тэгтээ энэ бол яг удам 9 удмаараа 9 үе шатаараа Дархад бөөнөр 9 үе шатны талаар удам барих. Тэрнээс илүү тийм шатгаж Дархад улстай байхгүй. Ер нь бөө болоход ер нь уг сахиус авах мэдрэмж гэж ер нь хэрэг төрдөг бай. За тэр уг сахиус авах одоо би 43 шавьтай хүн
Тэгээд шав өнөр одоо тэр хамгаан гол удамтай уг тэнгэр угаанга тэнгэр удамтай хүн л бий болно. Удамгүй хүн бол бий болохгүй. Удамтай хүн бол одоо хамгаан гол багшаасаа шалтгаална. Одоо шавьяга одоо багшлаа тэр багш онгод сахиос нь одоо өрөөнд биенаас тасраад өшөөлчөнд одоо харанхан хооронд тэнцэл одоо багшилж чадсан хүн шав бол шууд одоо сайн бий болно. Тэгэхгүй одоо зарим нэг харж байхдаа ер нь дутаа онгодоор хагас амилчаад хагас хоёроо хооронд амьтай амгон хооронд болчихад нэг онгод орохч ийшаана тэгсэн би ухаан санаа тасрахгүй хүн бол одоо энэ шар хаднаа галзуурсан хүн шиг л өөрөө мэдрэл байхгүй одоо онгод тэнгэр ороход өөрөө мэдрэмж байхгүй болох хэвээр. Зарим нь одоо мэдрэмжтэй байна гэдэг тийм би тэрнийг бол яг тэр багш л одоо моцаас хүн байна л гэж ойлгодог. Энэ бөөгийн нас хязгаар гэж юм байдгүй юм. Хэдэн насандаа бөө болж авах ёстой байдгүй гэж боддог бай. За миний хувьд бол яг зүгээр хэр нь яг бөө гэдэг юм яг зүгээр 13 наснаас эхэлж болно. Яг зүгээр ерөнхийдөө зүгээр тодорч болдог. Гэхдээ тэрийг заавал 13 наснд авах шаардлагагүй хүн ярнаас ухаанс тэр талынхаа юмыг сайн одоо мэдээл одоо тэр юмтайгаа сайн танилцаж одоо явж ээж нилээ боорсож өөрөө тэрнтэйгээ нилээ одоо харьцаж ээж дараа нь авах тийм одоо яагаад ч гэвэл таны хэлдгээр бол тэр 13 настай жоохон хүмүүс бол юугаач мэдэхгүй тэр чин тэр бидний одоо тэр бөөдөөцүүдийн мань ухаанд хөрөхгүй хүүхдийн гиний алдаа гаргах тийм бас одоо тэр бөөгийнхаа шалгуур одоо зан үйлэнд алдаа эмгэгдэл гаргах болоод маш илсэлтэй байдаг болохоор бас тийм багч хүүхдүүд бол одоо яран бөө болох бол шаардлага байгаа бол заавал хуцаа авч сунгах ч юм уу хойшлуулах одоо тэр дээдсээс өвдөдс үнэхээр зөвшөөрөл аваад ингээд цаг хугацааг одоо бас өөр хүүхдэд харамгүй өстой гэж би бол хувьдаа боддог. Хараал гэдэг юм ер нь байдгүй ер нь. За яг хараал гэдэг юм ер нь одоо яг тэр болгон байхгүй. Хүн болгон хараалтай хүн гэж байхгүй. Гэхдээ яг удамдан тийм хараалд орсон удамтай айлаа агчаад хөөхөд явсаар байгаад одоо тэр удмаад байгасан тийм үй замжсан жишээлбэл тусаа хоролд автсан удам тийм байсан. Тэрнээ засаж аргадуулж чадахгүй явсаар байгаад өөр хөөхд моогоор нэлсэн тал зарим нэг үед байгаа. Тэрнээс хүн болгоно байхгүй. Хөвсгөлчүүд айгүй хараал хийх чадaltaа гэж айгүй яриад идэг. Тэр ер нь хэр ортой байдаг вэ? Тэр худлаа. Тэрээс худлаа байхгүй. Хөвсгөлийн бөө дээр үед яг өвөг дээдсэн үед одоо Чингисийн үед хараал хийж байсан юм гин да. Тэр нэг зүгээр сайн үгүй хүн бол тэр үед нь ид шидэ ажиллаж дарахтай мөнөр завсраа ид шидэ ажиллаж байсан. Түүхтэй. Тэрнээс хөвсгөлийн бөө хүнд хараал хийдэг усад биш. Харин буян үлдэж муу юм харилдаг л болохоос тийм хараалж чадах гэдэг. Одоо тийм чадaltaй тийм дээр юм бөөш ид шидэ ажилладаг бөөш байхгүй. Хараалж чадах гэдэг хүн ч байхгүй. Мөргөл гэдэг маань бол одоо мөнх тэнгэртэйгээ холбоотой мөнх нарнаасаа энерги мөнх тэнгэрээс урж идэг. Тэгэхээр уул ус байгальтайгаа зохицож зан үлээ идэг шүү дээ. Тэгэхээр уул усыг одоо хээр талын савдгуул болон тэ хайрхан уулын эздүүд овоо уулын ноёдууд гээд уул усаа дахиж ирсэн.
Тэгэхэд одоо зарим бөөнөр маань одоо модонд их замраагүй юм бол мод тагч जैन уул усаа тагч जैन гэж моддоо одоо боож алж идэг байна. За энэ ч яг манай Монгол улс одоо бөөн мөргөлийн маань хийдэг зан үйл байдлаа. Ламнар маань одоо бөөнөртөө нэгдээд ийм тэнд одоо овоо босгоод идэг. Бөөнөр нь дөөрэж одоо бас ингээд овоо босгоод идэг. Ер нь энэ овоо энэ уул усны талаар та сайхан тайлбарлаж өгөхгүй юу? За миний хувьд бол манай дарахтай байсан одоо бөө лам ирээсээ нийлдэг ба. Харин ч санаа лам бөө харцдаг төгтэй. Уулсаг тахна гэдэг манай дарахтай байсан бол яг өөрөнгөд хэлсэн тооноо уулсанд тахидаг оваа уул байдаг л та. Тэрнээ овааг нь лам хүмүүс тахидаг. Тус авдаг бөөн. Одоо хийдэг. Тэгтээ хавар ханшнээсэн хавраа цагт намар 8 сараа 9 сарын хооронд 2 тахилэг хийдэг. Тэгтээ бидний жоохон миний хувьд бол одоо тийм дандаа хэрэг онгодтой бидний дарахад болсоод модонд юм уу явж нэг модонд хадаг цагаан таав уйчаад тахихгүй хэрэг онгод тааш бидний хашаа байшинтай асар хүнтэй онгодтай л учна. Тэгтээ туусанда яг уулс аргад нь тус авдагаа тахин. Тэгтээ яг хэрэг ус тахид өөлж дуулаад яг ингэ хас ой хувцаансаад өөл дуулаад тахид. Тэгтээ хамгаан гол нь тус авдагаа бол өстэй бараг одоо бараг хүнээр бол уучлалт гуйж байгаа юм шиг уулстайгаа аргадж харилцдаг. Наадаар оваа тахилг нь бол би нэг оролцож цаагүй. Миний хувьд бол энэ уул усыг тахтай хүн ер нь дээр үед одоо дээцээс бол уулын орой дээр гарч эзэж бөөлдгөөс эхлээд ер нь дандаа уул усыг дандаа хормоноос нэхэж аргадаг. Яг хормонд нь бууж аргадаж одоо тэр аргадаж гуйсны дараа тайлах гэдэг юм хийдэг гэсэн. Одоо тахлах гэдэг чинь одоо тэр хормонд нь бууж одоо тэр онг тэнгэрүүдээ буулгаж тэр уул усны эдийн савдгуудыг буулгаж одоо оруулж өөртөө ундаа юунаас одоо идэлж ундуулж ингэж одоо аргадаж ясныхаа дараа бол дараа тэгээд тэр уулынх нь ороод гаш тайлгаа хэд их өстой гэж бол миний дээдсэд надад айлтжсэн болохоор би одоо тийм байдаг юм байна. Тийм байх ёстой л гэж боддог л доо. Ер нь яг зүгээр бөөнөр уулаан гарвал илүү дахиж уул устагаа илүү ойрхон харьцдаг. Илүү одоо тэр уул усны одоо уул харихны бүгдээрээс авдаг харихтуудаа өөрийн гэрийн гэсэн эзэнтэй байдаг болохоор тэр эздүүдийн одоо аргадаж тайлж одоо аргадаж ээжж дараа тэр уул устай харьцаж одоо дээдлэх ёстой л гэж би боддог л доо. Ер нь тань дээр одоо ирж үзүүлж харуулдаг хүмүүс ер нь голцоо ямар засал хийгээд өгөөч. Таны одоо өвчтөе үнийг идгээжсэн, алга болгожсэн, мал ахуй олжсэн гэдэг ч юм уу тэр тал дээр ер нь онгодын одоо нэг ямар нэгэн аюус арай илүү нэг барьсан нэг одоо бөөгийн идчихэд гэж байдаг шүү дээ. Одоо хүний яр шарахын долоогоор идгээж идэг, халуун галаар түлээр арилгаж идэг, архинаас гаргаж идэг ч юм уу. Биеийн муудад одоо хотоодны шарахтай, илэгний шарахтай одоо хөвцөлийн дарахад бөөнөр маань одоо эмийн ургамлаар айгүй эмчилдэг гэж одоо байдаг. Ардын эмчилгээ талдаа сайн байдаг гэсэн. Таны онгодууд ер нь ямар идчиhetтэй вэ? Миний онгод бол яг тэр одоо өвчин золонд барагдсан юм аа. Одоо жишээ нь одоо өөрийнхөө хөтөлөхгүй тийм эмэгтэй хүн юм аа. Тэгээ ханижлаасаа да салж барсан ийм юмд бол дарахтай би 41 онгодтой гэрээ. Дарахтай 41 онгодтой юм. Тэр 41 онгодтой хамгаан тэр моомох юм хараад ирээд чуваад хэл авч байдаг. Тийм усаа зөндөл ирдэг л та. Зарим нь сайхан ноён нуруугаа засалж гэр орно галгалтай тавих гээд чигээр орон даваачдаг. Тэгээд одоо миний яг 41 онгодтой тэр ихэнх нь дандаа тийм сайн үйлсэн буян үйлдэг. Харин хатаа юмд бол тэр хараад ирээд одоо хүн дэвшин тусаа тэрэнд нь одоо эмчилгээ байхгүй. Тийм одоо хүмүүсэд бас таарлагдсан. Тийм хүмүүсэд бол одоо би туваангуудтай юм. Би туваангуудаар тэр онгодоос ахисаа оруулж би дарахад хэлтэй туваа хэлтэй. Тэгдээ би туваагаа одоо удам дарах ясун дэсэм дарахд болохоос удам туваа удамтай. Тийм янз онгод байх л та. Таны хувьд ер нь одоо хөвсгөл тайгаа хүн байл. Ер нь одоо эмийн ургамлаар одоо ингээд
олон төрлийн хэмийг найруулаад там болгоод одоо бөөр муудаа хүнийг бол нэг үсэн нэмчилждэг хотоод муудаа хүнийг бол одоо нэмчлэг гэдэг ч юм уу одоо сүүлийн үед одоо манай монголчууд одоо чихрийн сахарын өвчтэй хүмүүс их маш их олон төрж байгаа. Энийг ер нь одоо байгалийн эмийн ургамлаар одоо эдгэх боломж ер нь байдгүй. За би бол өөрийнхөө бодсноор ерөнхийдөө ингэж боддог. Өвчин гэдэг юунаас шалтгаалсан? Ямар шалтгаанаар зөв зүгээр хүн өвдөн гэж аахгүй. Ямар нэгэн шалтгаан байдаг. Тэр шалтгаанаа олж эхлээд одоо ламаар ч юм уу эсвэл тэрийгэ засуусны дараа тэр одоо ямар ч ургамал бай, одоо тэр эмнэлгийн эм тариа юу вэ? Тэр бүгдийг хэрэгэд хүн дороос хэрэгэж одоо илаарчдаг. Ер нь хүмүүс одоо ингээд өвдлөө гэдэг. Өнөөдөр хотоод юунаас өвдөө? Юунаас болж өвдөө? Яагаад өвдөө? Одоо хотоод өвдлөөгөл учир зүггүй эмчлээл ингээл уугаал байдаг. Эм тан уугаал янз бүрийн хэрэглээл байдаг. Ямар ч өөрчлөлт гардаггүй бахил байдгаарэ. Тэгвэл энэ хотоод одоо уг ухцрахаан хаанаас яагаад өвдөө? Ямар шалтгаанаар өвдөө? Одоо тэрийг эхэлж одоо миний хувьд бол би засах ёстой гэж боддог. Тэгжээ дараа нь тэр эм тариа байна уу, ургамал байна уу? Уух ёстой. Тэгэд эм тариагаар идэх ёстой юу, ургамал уух ёстой юу? Ер нь яг зүгээр миний хувьд бол ургамал, байгалийн ургамал гэдэг тэд бүхэлдээ одоо хүнийг өөрсдийн бие тогтцоос болгож бүтээсэн зүйл учраас байгалийн одоо тэр ургамлууд бол уухад бол өвчнөлаарсан арилдаг. Тодорхой хэмжээнд тэрийг хэрэглэхгүй хүмүүс одноосоо ерөнхийдөө жаахан уугаад жаахан гайгүй болохоор нь хайчдаг. Эндийн хаяг хамгийн бороо. Нэгэн дуусан бол тэрийг эцсийн үрдөнгийн үндэтэл одоо өөрийнхөө бие махбод тэр орны бүтэн одоо эластал одоо хичнээн эзэн хугацаа байсан ч хамаагүй ууж одоо идэж явах хэрэгтэй л гэж би боддог. Энэ бурят бөөгийн ёс заншил, энэ хөвсгөлийн бөөгийн ёс заншил, халах бөөгийн ёс заншил гэдэг тэр хоёрын дуулууд нь өөр байх ёстой юу? Та юу гэж боддог вэ? Өөр. Энэ одоо энэ сүүлийн багш нар одоо энэ хүмүүсэд оюут дуулгахтаа яг өөрсдөө шиг ажиллах. Цаанаасаа тэр одоо буух тэнгэрүүч аяндаа өөрсдийн өмсгөлдөө юу хэрэгтэй, юу өмсөх, юу байх ёстой бүгдийг цаад усууд нь өөрсдөө зааж өгдөг. Одоо дээдсүүд маань одоо чи ийм юм байх ёстой, тийм байх ёстой. Тэр нь буруу одоо тэгээд тийм одоо зааж өгөх ёстой утгалгаар тэр зэйгээрээ л хийх ёстой. Заавал юу болгон адилхан байх албагүй. Өөр гэсэн юмнууд, өвдөс өөр гэсэн юмнууд шингээсэн байдаг. Одоо нэг үгээр хэлэхэд одоо миний нэг одоо буудаг тэнгэр нь нэг өөр юм мэддэг багт арай өөр буудаг тэнгэр нь арай өөр юм мэддэг байх жишээ. Өөр юм илүү чадвартай, илүү хүчтэй байдаг. Одоо нэг нь одоо ингээд одоо хүний тэр өвчин зовлон алигддаг бол нөгөөх нь одоо тэр өөр хүүхд дуудах юм уу? Одоо тэр гал тахтай илүү чадвартай чансаатай байх жишээ. Тийм болохоор тэр буу сонгодууд ч өөрийн гэсэн зүйлүүд өөрийнх нь хийдэг чадваруудаас шалтгаалаад одоо өмсгөлүүд нь бүгд өөр байдаг. Би лам нарыг бол ингээ 8 хийж гин гэж нэг сонсоогүй л дээ. Тэгэхээр бөөнөр маань сүулдэ ингээ 8 гэдэг энэ ер нь зөв үү буруу юу? Энэ бол миний бодлоор маш буруу. Бөөхөн 8 хийж явдаг тийм бөөхөн хааж байх. Монголд дээр Чингисийн байгаагаад болох. Гэхдээ харин яг уул устгаа хаагаад бөөхөн 8 хийж явна. Одоо Улаанбаатарт бөөхөн махны чэнж хийж байна. Мах залж байна. Бөөгөө ясанд улаан махны дэв үзэргээд түүхэн маха дэхэх ясва. Тэрж баатга манай дарахад бөөгөө ясанд бол одоо хоол бөөлгээс өмнө хоол иддэг ба. Хоол идэхэд онгод орохгүй оруулж иддэг. Улаан махны дэв үзэргээд. Тэгээд болсон маха идэж болохгүй юм шиг түүхэн махны 8 хийгээд одоо ямар байх вэ?
энэ лам нар маань одоо ингээд хийд дээр ч юм уу одоо бүхий өргөнд одоо ингээд 3,000 цэнгүүн зарлаад засал хийнэ гэдэг саран даваа одоо манай нэвтрүүлэгт оролцож ирсэн одоо саран даваа гэж байна одоо ингээд мөнгөний засал гэдэг мөнгөний дуудаад төрөвчээр нь ингээд дуудаад ингээд засаад идэг. Тэгтэл ер нь өө хүнд ер нь мөнгөний засал гэж байдаг юм уу? Ер нь дуудаж өгт юм уу? Ич гэж байх уу? За яг хуу олзон могоон дадлганд яг хуу уян гიშгэн дадлганд 5 мөнгөн хадга анд 100 төгрөг ама 50 төгрөг бууж дарахтай ясанд буян гიშгэн дадлага авна гэж би даваад 5 мөнгөн хадганд дууддаг. Тэрэнт нь буян гიშгэн дадлага тэр айлд авч өгдөг тэр айл баруун хангара хадгалж дадлага хоосон зүйлээ ишг дадлгаан гуутанд байн хадгалж авах хэрэгтэй. Манай дарахад ясан талбай тийм байдаг. Би тэгээд энэ лам гэж шаран талбайд би сайн мэддэг. Би тэр байдаг ламд очиж үзээгүй. Амдан гэж юм уу би орж үзээгүй. Түүнээс сайн мэддэг. Бурхан алдуу уулыг одоо Чингисийн 810 жилийн одоо энэ жил тохиолж байна. Бурхан алдуу ууланд одоо мөргөл залбирал үйлдэх одоо барууны 55 тэнгэрээ цагаан тэнгэртэй улаач нар болон зүүнний 44 тэнгэртэй харын одоо зайрангуудыг булган зайрангуудыг оролцуулах тийм тахилга хийх бодолтой байгаа. Ер нь бол ингээд бөөнөр төрийн тахилга хийх талаасаа ч юм уу яванда уул усаа тахичих тал дээр та юу гэж боддог вэ? Маш зүйтэй. Тэр бол би та тийм одоо юмд ихээрээ дуртай. Уулс лус авдаг. Here одоо явбалаад ганц хотод байхын оронд here явсан дээрсээд нэг дор тэнгэр онгод тэнгэр хиймэл сэрэг онгод тэнгэрийн хиймэл сэрэг уулс баярлан лус авдагтай зөв харилцвал их сайхан та бидэр одоо тийм тахилга маглаганд бол өгөн тахилганд явахтай их дуртай юм. Тэгтээ нэг тийм олон түмэнтэй тэгж явж оролцож цаагүй. Гэхдээ яг нэг шавьны маань даваалаа нэг уулсаар хавар хажнаас явж байдаг. Ер нь одоо бөө гэдэг маань одоо сүүлийн үед арай их замбраагаа алдаадаг шиг санагдаад байгаа. Яг үнэ. Ер нь тэнгэрийн үүд нээгдэх, тэнгэрийн үүд хаагдах гэж энэ хооронд одоо хавар цагаас одоо намрын цаг хүртэл тэнгэрийг одоо шинэ тэнгэрийг улаачтай нь холбож өгч идэг байдаг. Тэгэхэд зарим нэг одоо бөөнөр маань ямар ёс жаягаар юм мэдгүй өвөл одоо ингээд тэнгэр босгоод идэг. Одоо би нэлээд хэдэн тийм улаачтайг өвөл тэнгэр шахаж буулгаж байгааг харлаа. Ер нь тэр өвөл ер нь онгод буудгүй юм. Боохгүй хоёрын тус авдаг унтсан үед тэнгэр буудгүй. Манай ясналаа буудгүй. Хавар хаанчны ясан хөхөөшөө онгоч хөвчөө модноо гарч хөөстэй ариг шууж ирэх хамтад одоо тус авдаг. Сэрэгсэн байдаг. Хаанчны яснаас хойш. Жинхэнэ 6 сард бол одоо отгон тэнгэрийн доонаас манай дарахад ясанд уулсаа тахина. Отгон тэнгэрийн анхны тэнгэрийн доо гарснаас хойш уулс тус авдаг гардаг. Дөрвөн сар 5 сар одоо хоёр хэвлээ. Уулс тахихстай. Тэгээ би бас нэг үцөө өвөл одоо хээр гараад сахиас болгож байгаа юм болж одоо шинэ нэг дулаамаас хатад усад хээр бөлж байдаг байлаа би над үцсэн. За. Би одоо тэр оваа тахилгын дээр оваан дээр чад олон бөөнөрөө чадар одоо лус аргаж чаана гэж ярьд юм лээ. Одоо лус акадны явган аргад юм гэж зарим нэг таньдаг хүнээс асууад. Нөө хангад ялгаа шинэ жил авдаг гэж одоо он салгиж чад уулсаа аргадах систем гэдэг юм даа тэр алхаан талдал тийм байх. Тэгсэн за тийм юм бааш. Миний манараа мэдэх юм аа би очаач өгөхгүй явууц. Би дээр үед одоо Чингисийн мөгөн холбоо гэж Улаанбаатар хотод байхад нь Сүхбат тэрийг дарга нь баасан. Би нэг дулаан хоног тэр мөгөн холбоонд сойж үтсэн. Тэгсэн энэ ахтар тэр олон ч байгаасан тэр үед нэг газар олон нэг арасаад тэр үед одоо тариф тогтоод байсан. Тариф гэж жоохон юу хэлж байгаа нь асуудаг байсан. Одоо тэдэн төгрөг арвал нэгэн төгрөг арвал үгүй би тийм юм баг. Манай дархлаас нь тэгж хүн чадaltaй хүн ч байна, чадал мотой хүн ч байна, бие биенчтэй хүн байна,
баян нэг нь яг өгдөг юм байгаас бас ядаа амтас байна. Би тариатай юмд орохгүй. Ингээд 7 хоноод би гарцсан. Би тэрэг яваа. Он Чингисийн мөргөн холбооны гишүүн л да. Баасан энэ бол их буруу гэж боддог. Би зон 10 мөн тэргээ одоо тахи шүтэж ийсэн хайр гэсэн юм залбирсан авна гэсэн. За энэ 1000 төгрөг өгдөө. Энэ 10,000 өгдөө. Энэ 100,000 өгдөө гэж би тэгж үзээгүй. Дархад бөөгийн ёс жаягийн талаар одоо та их сайхан дэлгэрэнгүй сайхан тайлбарлаад өгөх сайн байна. Би одоо бурайд бөө хаалх бөө гэдэг одоо нэг ёсондоо би бөө судлаач хүн бөөгөө судалж явж байгаа болох дээр бас юм дархад бөө хүнтэй бас нэгэнтэн уучраад яасан бас л энэ нэвтрүүлэг үзэгчид маань бас Тэнгэрийн улаач нар маань их сонирхож үзэх байхаа гэж бодож байна. Дархтай бөөтэй ёсонд бол яг бөөгийн ёс жаяг их хатаа. Одоо багш боллоо гэдэг. Миний багш нь тэр надмад удангаж 80 нас хүрээд одоо бурхан болсон миний багш. Тийм эмэгтэй удан хүн байсан. Надад бол 21 хоног зүгээр устдаа цагаан бодгаар мацаг барьж байсан. Махад ялдаг. Тэгээд бүтэн сар миний онгод орохгүй. Тэр багшлаад бүтэн сар болсон. Сар аваад харс цаавлгаад усан дагшаасан будаа нэг ёс юм тэр. Тэгээд хоёр дахь нь бол одоо тэгэж хүнтэй хэрэлдэж маргаж болдог. Хэд ам хийж болдог. Өгөө яасан. Тэрч байтгуудаа аваа нэг орон дунтуу ясва. За. Хормон тонгоч хэлдэг. Тэр бөө онготгөр автлаа да. Маш хата. Тэгээд өнтөө үзэж болохгүй, айлд орж болохгүй. Одоо хээр одоо ингээд тактик хийсэн байхад замдаа нэг ах дэнч бас нэг айлд цайгаад явж болдог. Яг л тактикнасаа шууд гэртээ орох хэрэгтэй. Их хатаа тийм ёс төрн байдаг л. За ингээд манай нэвтрүүлэгт одоо хүрэлцээрж очноор олцсонд баярлалаа. Манай Хөг Тэнгэрийн зарлиг дулаач нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөө. Манай өнөөдрийн нэвтрүүлгээ жочноор дархад бөө зайран Чингис хааны дэлхийн академич Монгол улсын сүн судалгааны доктор дархад зайран Балжиргаа өөрөө оролцлоо. Одоо бүгдээрээ л одоо Тэнгэрээс бууж хүн зооны төлөө сайн сайхны төлөө одоо явж байгаа болохоор тэр бодол санаадаа сайхан бүрэн дүүрэн ихтэй байгаараа л гэж хэлсэн та. За баярлалаа эрхэм мэдээд үзэгчдээ. Дараагийн дугаар хүртэл баярлалаа. Дараагийн 7 хоногт энэ цагтаа иргэн уулзцгаая. Moda, 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 Moda,